Хай, за бүгд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би нэг ярих юмтай гэж. Тэгээд сайн өөрөө цэвэрлж байхдаа ярьчдаг юм болов уу гэж бодоод. За гоо миний талаар нэг ховж яваад байгаа бололтой. Энэ монголчуудын дунд энэ тэгээд монголчуудын дунд миний нэг хольт нэг таньдаг байсан нэг охин байдаг гэсэн байхгүй юу? Тэгээ бид хоёр түрүү жилийн зунаас хойш харьцаа болцсон. Тэгээд за миний талаар яриад байгаа тэр ховж юу нь бол нэг айхтар тийм ховж бол биш л дээ. Тийм муулаад байгаа юм байхгүй. Гэхдээ бас сайхан давсалж ярьдаг гарахгүй юу? Юмыг амар давсалж ярьдаг. Тэгээ бас миний талаар юуг худлаа яриад явж байгааг бол би мэдэхгүй байна. Тэгээд тэр охинтой яагаад муудалцах болчих болсон шалтгаан бэ гэхээр за юу яаж танилцсан бэ гэдгээс эхлэе заяа. За би найзаараа дамжуулаад мэдээж танилцсан. Тэгээд нэг удаа төрсөн өдрөөр хамт тэмдэглээд тэгээд тэрнээс хойшоо ер нь нэг сардаа нэг ч юм уу тэгээд хаяада нэг караоке орохоор уулздаг болсон байхгүй юу. Тэгээд байцсан жагаад нэг 5 сарын үед л үү дээ аялалд явахаар болоод тэгээд чемодан байхгүй чемоданаа зээлүүлчих гэдгийгсэн байхгүй юу. Тэгэхээр би за тэгээд бас өгсөн. Тэгээд тэр чемодан маань миний шив шин чемодан байлаа. Би Монголоос Германд ирэхдээ надад урангой өгч маань надад авч өгсөн чемодан байсан байхгүй юу? Шив шин амар үнэтэй чемодан байсан. Тэгээд яана. Монголоос Германд ирэхдээ тэрийг авч явсан. Тэгээд нэг удаа гэрэг явахдаа ашигласан тийм чемодан байлаа. Тэгээд тэр чемодан маань авч явчаад тэгээд эргүүлж авчрахтаа эвдлээд аваад ирсэн байхгүй юу? Тэгээд яна би чемоданы чи эвдэлсэн энэ тэргээд тэгсэн. Тэгээд би тийм үү за чи тэгээд намайг Монгол явахаас өмнө чемодан аваад өгчихгүй дөө гэдгийгсэн байхгүй юу? За тэгээд ингэсэн. Тэгээд 5 сард миний чемоданыг авч авсан байхгүй юу? Тэгээд буцаад нэг 2-7 он ч илүү 3-7 он ч ирэхдээ чемодан маань эвдэлчээд аваад ирсэн. Тэгээд ингээд за би хэлэхгүй юу ачаараа намайг Монгол явахаас өмнө чи ямарсан тэгээд нэг чемодан аваад өгчихгүй дөө ингээд тэгэхэд болно гэдгсэн. Тэгээд миний Монгол явах хугацаа явартай заяа 7 сар болох гээд байдаг. Тэгсэн чинь ингээд бүр ямар ч тийм юу байхгүй. Хариулт авахгүй яах гээд байгаа нь мэддэхгүй, чемодан авч өгөх нь мэддэхгүй, яах нь мэддэхгүй. Тэгээ ингээ мөнгө муутай байна мэн энэ тэгээд заахгүй юу. Тэгээд чамайг Монгол яваад ирсэн чинь дараа шин чемодан аваад өгөх мөгийг гээд ер нь нэг юм жоохон сонирн байгаад заахгүй юу. Тэгээ би тэр үеэр чинь бас аюутай Zwischenfrei пункттэй нэг дундынхын шалгалтыг өгөх болчоод бас ер нь нэлээд завгүй маагүй. Тэгээд нөгөө өгсөн мессежээс чинь нэлээд хариулахгүй байсан. Тэрийг бас жоохон буруугаар ойлгосон юм шиг анаа маань чемодан эвдэлцэнд нь ингээ ууралцсан гэж бодоод байсан юм шиг байгаа. Би тэр үеэр чинь ингээ шалгалт малт өгөхөд бас ингээ амар завгүй байгаа байхгүй юу. Тэгсэн чинь за тэгээ яриа явууллаа. Тэгснээ ингээд тэр авийн монголчуудад ингээд яриад явсан ба. Ука надад эвдэрхий чемоданаа өгчөөд одоо надаас ингээд шин чемодан хийгээд энэ төр гэж яриа заяа. Тэгээ би тэрийг ингээд сонссон байхгүй юу. Тэнгүүд бүр амар сонир санагдаад юу яриад байгаа юм бэ? Хүний 2 удаа 3 удаа хэрэгэлсэн шив шин чемоданыг авч авчаад хүмүүс тэгээ надад би чамд найз нь чамд шин чемодан авч өгнө мөгнө гэд тэгчээд ингээ ямар ч үйлдэл үзүүлэхгүй байгаа мөртлөөсөө хүмүүс ингээд худлаа яриад яваад байгаа надад амар сонир санагдахгүй. Тэнгүүдээ миний гүнд ингээ уур хүрээд надад ч бас нэг юм эго гэж юм байгаа шүү дээ. Тэнгүүдээ би ингээ биччихсэн байхгүй юу? Чи ингээд хүмүүс ингэж яриад яваад байгаа юм бол ерөөсөө хэрэг байхгүй гэж надад авч өгөх хэрэггүй би надад ч тутахгүй. Чи зүгээр надад авч өгөх юм уу үгүй юу гэдгээ хэлэх хэрэгтэйсэн. Тэгээ өгөхгүй юм бол би одоо надад ч өөрөө авчих чадaltaй мөнгө байна мэн гэдэг нэг жоохон хэрүүл шиг болсон байхгүй юу? Тэгсэн чинь надаас ингэж зоо чи тэгээ тэрийг надад хаанаас сонссон хин тэгээд байгаа ингээд нөгөө үг унаах гад бас хэрүүлэх гээд байхгүй. Тэгээ би надад хэлсэн тэр хүнийг бас ингээд тэр хэрүүл донд оруулаад ингээд хутгаад ах чи амар тэнэг штий. Тийм болохоор би ингээд зүгээр мэдэж гэж хэлсэн юм шиг байна. Би одоо яг тэр үед яг юу гэж хэлснээ санахгүй байна. Тэгсэн чинь тэгэл тэр үеийг орхицсан байхгүй юу? Тэгээд тэгж хэрэлцсэний яг дараа нь манай гэрт хурж ирээд чемодан үлдээч явцсан байхгүй юу? Тэгээд тэрнээс хойш юусэн ингээд холбоогүй болчихсон. Тэр чинь ингээд 6 сар 7 сар тахгүй юу түрүү жил яг Монгол явахаас өмнө гэсэн үг. Тэгээ юусэн холбоогүй болцсон. Тэрнээс хойш ч гэсэн ер нь ингээд амар сэтгэл санаа ч гэсэн амар ингээд айгу 50 амгалан байсан хгүй хэрүүл мөрүүлж авахгүй тий. Тэгээ сайхан амдраа явж байгаа. Тэгээ саяхнаас нэг юм мэдээлэл сонслоо. Тэгсэн чинь намайг ингээд тийм монголчуудад заяа наад уука чи юм 6 дахь метр хүүтэй юм бэнлээ штэ тэр чемодан нэвдэрсэн гэдгийг ингээд 6 дахь метргүүгээр мэдсэн гэж хэлээ штэ энэ төр гэж бигээд хүмүүс худлаар яваад ин гинэ би тэг бүр гайхаад тэг ингээд бас хүмүүс намайг муулаад яваад байгаа сураг байна гин
наа чи ингээд согтохороо X руугаа байнга залгацдаг байсан байсан энэ тэргээд за яг би хажууд нь бол тэг ингээд согтчоод X руу бол нийгмиг удаа 2 морь удаа залгаж исэн. Гэхдээ энэ үйлдэл чинь бол ганцхан миний хийдэг үйлдэл бол биш шүү дээ. Салсан хүн болгоно нэг удаа ядаж согтчоод X руугаа угаасаа залгасан байх тий гэж бодож байна би. За тийм байна. Тэгэнгүүтээ ингээд намайг ингээд бас энэ төрөөр ингээд муулаа яваад байгаа байхгүй юу? Тэр надад амар муухай санагдаад байгаа. Тэг ингээд намайг бас муулаагүй манай найз бас энэ төрөөр бүр амар муулаа яваад байгаа байхгүй юу? Тэг ер нь амар ядаргаад ингээд нийлж яхад амар хэрүүлтэй лайтай байдаг байсан. Одоо ингээд салсан сууш амар байдаг гэсэн. Тэгээ сая тэр нэг муу яриад яваад байгааг сонссон чинь амар сонир муухай санагдаад тэгээд энэ тийм монголчууд одоо намайг хүүе нөгөө влог хийдэг угаа чинь ийм хачаах юм уу тэргээ бас бодож байгаа болов гэж бодлоо. Надад ч тэгж бодгоогоосаа хамаагүй л дээ би хүнд буруу хийсэн сансан юм байхгүй юм чинь. Тэгээд нөгөө намайг Монгол явахад нөгөө тэр найзын маань бэлэгтэй байдаг нэг найз нэгээд нэг юм литлийн өнөртөө бас байсан байхгүй юу? Тэрнээс нэг 4 билүү 5 ширхэг өгөө тэгээ нэг хідэн шоколад өгсөн байхгүй юу? Мамаа чи Монгол явах юм чи энийг авгэл өгсөн. Тэгэл надаа юм өгж отно би гэл юм бодлого ингээ авцсан байхгүй юу? Тэгсэн чинь уука ингээл надаас баах юм авсан энэ тэргээ бас тэгээ яриад ин гиний би ямар тийг ингээд өөрөөс нь гуйж авсан биш үү тийм ээ хүүе найзаа чи надад хөчөлтэй тэгчэлтэй гэд бүр гуйж мэж авсан биш өөрөө тэгж өгч мөчүүд амар сонин заяо би тэг бүр гайхаад байна яагаад ингээд хүний талаар ингэж их муу ярьж явах дуртай байдаг юм бол гэж бодлоо өөрийнхөө амьдралд амар сэтгэл дундуур байдаг болохоор тэгдэг юм болов тий maybe мэдгүй. Тэгээд би ингээ бодохоор тэр хүн айгүй сайхан ажилтаа заяа. Өндөр цалин олдог. Тийм байж нэг хүнд ганц чимдээ аваад өгч чадахгүй тэгээд дараа нь аваад юм аадгүй гэж сунжраад гонжроод байсан гэхээр бас амар сонь за яхаад байгаа мэдтэхгүй. Зүгээр ингээ нэг чимдан боловч тий. Бүр манай нөгөө найз мэдийг бүр муулаад явж өгсөн байлээ. Бүр сайхан худлаа ярьж авч юм бод. Йоо бурхан минь. За тийм л энэ тэгээд миний талаар энэ тэнд муу сонсон юм байл коммент дээр бичиж орж ирэх шиг. За би нэг согтуудаа X руу залгасан юм аа. Тийм ээ тэгээ одоо яах вэ? Тийм байна. Өөр ч одоо сайхан гэвэл за жоо одоо 10 минут баг болчих шиг боллоо. Миний нүрний би нүрээ гоч хүрээд ирээ заяа. За хөө. Саяхан маскыг бооч идэрлээ. Тэгээ за юун дээр зогсноо мартчихлаа юу ярьж ирсэн аа. Тэгээ яах вэ? Тийм байна. Өөр амьдралын сонь сайхан гэвэл ч одоо удахгүй шалгалт маань болох гэж байна. Тэгээ шалгалтандаа бэлдэх хэрэгтэй байна. Тэгээ би амар таргалснаа мэдэрлээ. Сая Берлинийнхаа бичлэгийг үзэж байж хаад хуршөө би ч амар таргалсан бэ гэж харлаа. Энэ давхар юу хардаа. Тэгээд өнгөрсөн одоо уржигдраас хойшоо спорттой маш сайн явж байна. Тэгээд хичнээн шалгалт хүлэгтэй байгаа ч гэсэн одоо хооллолтонд анхаарий. Бас спорттой байнга явж эхлэе гэж бодлоо. Тэгээд одоо миний байгаа тасаг маань уг нь амар гоё тасаг байхгүй юу? За одоо энэ маскыг таньсаа хөргөшнөөс гаргаж ирсэн. Ануу найз маань сая Монгол явчаад ирэхдээ надад энэ ингүүний маскыг авчиж өгсөн. Энэ амар гоё маск гэлээ доторх нь. Ингээ дотроо 30 ширхтэй. Тэг ингээ онгойлгохоор энэ нэг юм хавчдаг юмтай. Тэгээд ингээ гараад авдсан бэлээ. Энийг бас хөргөчний зүйл нэрээ зүгээр юм болов. Би одоо нэг хөргөшнөөс гаргаж ирсэн гоо хүүтэн маск тавьчвал зүгээр юм болов гэж энийг тавьчих байхгүй юу? Миний одооний байгаа тасаг маань уг нь ажил айгу гоё тасаг байхгүй юу? Тэгээд нэг асуудалтай юм нь амар бол ихчнэр заяа бүгдөө нэг юм 40-өөс ер нь нэг 40 өнгөрчихсөн 40-өөс дээш насны ихчнэр ажиллаж байгаа байхгүй юу? Ингээ баахан ихчнэр ахаар чинь лайта ингээ хил амтай заяа. Бурхан минь нэг муулна гэж тэд нар бүр илгийн амар заяа. Бурхан минь би бүр тэрэнд тэсэхгүй заяа. Хүн яаж тийм амарт байж чаддаг байна гэж бодоод бүр ингээд ажилласаа 2-3 өдөр ингээд уйлж ирээ заяа. Надад намайг ч яахтар тийм амар муулж байгаа юм байхгүй л та. Гэтэ ингээд за тэр хүн ингээд нэг ихж байгаа байхгүй юу? Нэг хүнтэй ингээд бүр амар яриад заяа. Бэст чамайг амар ойлгож гин, чамайг өстө би ойлгож гин, тэгж гин гэдэргээл ярьж иржсэн. Нөгөөтг нь хоёр алхаал явахын оронд нөгөөдгийг дөнгөж саяжтай чамайг ойлгож гин гэдсэн хүнээ бүр амар муулж ярьдаг заяа. Йоо би бүр шок за. Тэгээд тэр их чи ер нь ингээд ам нь ингээд дугаа байдгүй. Лайт юм болгоно ингээд оролцох хэрэгтэй заяа. Тэр нь ингээд намайг амар өвтгөхөд надад ингээд юу ч хийгээгүй ч гэсэндээ ингээд миний сэтгэлийг амар өвтгөхөд байдаг байхгүй юу. Тэгээ тэр ихчтэй ингээд яаж би миний ээлж болгон тэр ихчтэй хамт заяа. Тэг би ингээд ажилласаа 3-4 өдөр ингээд уйлж ирээл заяа. Хөөх юмд Паскал тэгэл намайг харагдаал
чи ийм сонин хүмүүсийн төлөө чи юулаад ах юунд нь хэрэгээд ийм яа тийм л гэл өөрөө амт намайг харагддаг. Тэгээ миний ингээд сэтгэл дийлэхгүй байгаа байхгүй юу, тийм амар их ховж ивмэвтэй. Тэгээ тэр их чи ингээд намайг муулахгүй байгаа гэсэнтэй намайг гарын авсан дээр бол угаасаа муулж байгаа нь ойлгомжтой. Надад хичнээн тэр нь тийм хамааралгүй биш гэж би хэлж байгаа ч гэсэндээ ингээд сэтгэлийг бас амар өвдөгдөм байлээ. Тэгэл худлаа энийгэл амар хэцүү. Ер нь амар байлаар хил амтай олон тийм эгчнэр байгаа газар гончглоо минь бушуухан тэр тасгаас л одоо шалгалтаа дуусгаж явах хүсэл гэж бодож байна да. Уг нь бол ажиллаж дайжгүй л дээ. Тэгэл өөрхөн намайг уйлаад ирэхээр Паскал харагдаал. Чи тиймэрхүү сонин авгаачуудын юмд уйлаад байхдаа яадаг наадах чинь зүгээр л ажил гэж тэгтий. Тэгээд манай тасаг дээр нэг юм одоо нөгөө сая 2 сард Ausbildung эхэлсэн хүүхдүүд гээд ирсэн байхгүй юу? Одоо шинэ дадлага гээд яг дөнгөж нөгөө чиглүүлэх дадлага дээр гээд ирж байгаа нэг хүүхдүүд ирсэн байхгүй нэг энтх хүүхдээс тэр хүүхэд Германд ирээд 2 сар болцсон гэсэн. Тэгээд уг нь бол Герман хэлний B2 төвшөнтэй. Тэгээд ярих нь бол нэлээд тааруу тэгээд юм ойлгох нь бол дайчгүй заяа. Тэгээд тэр хүүхдийг харахаар яг миний нөгөө анх Ausbildung эхэлжсэн мэн амар санагдаад тэгээ би ингээл хамгийн юмаа заагаад өгчий. Ингээд ойлгохтойгоор тайлбарлаад өгчий гэл айгүйх юмын зааж өгөх хичээдэг байхгүй юу. Тэгсэн ч гэсэндээ тэр авгаа магаанаар бол тэр хүүхийн амьдыг бүр амар их муулж байгаамаа. Тэр тал амар ингээл ажилттай байх гал хичээгэл байхгүй ингээл юм амд ингээд тусалж ингээл мэдээж хэрэг хэлэн ойлгохгүй юм чинь юмыг дахин асуух шаардлага гарна шүү дээ. Тэр мэнд ингээл амар бухимдаж ууралж муурлал заяа. Гэхдээ би одоо тэгтээ бас Монголд байж байгаад нэг хүн гадаад ирээд ойлгохгүй байгаад бол тэгэх юм болов. Мэдхгүй л юм л тэгтээ амар тэр мэр ингээд харах амар сэтгэл өвдөж байгаа заа. Энэ стандараа юу ч ойлгохгүй энэ юу хийж авч байгаа. Наа чи одоо баг хүн алан шүү гэж байгаа шиг байхгүй орон дөрн. Тэгээд нөгөө цусны заралт хэмжээд хүрээд ирсэн чинь нэг хүний цусны заралт 180 эртээ байж таарад жоох өндөр байсан байхгүй юу. Тэгсэн чинь тэрэнд нь итгэж мэтгэхгүй заяа. Надад чи яг зөв хэмжсэн юм болов. Чи очиад дахин хэмжээд ирдээ энэ төр гэж юм над руу тэгээ заяа. Тэгээ би очиж хэмцэн яг л ижлэн гарч авахгүй. Гэтэ тэр нь 180 биш 170 байж таарсан байхгүй юу. Яг өндөр нөгөө систолишо дугуйг нь систолишо үзүүлэлт нь нэг 10-аар ингээд буурсан байхгүй юу. 170 гээд тэгсэн чинь тэр ингээд 10 хүний зөв биш тэр чи одоо за одоо бүхэл бүтэн 120 80 байгаа юм би 180 90 гэж худлаа хэмжээг зүгээр 10-наар ингээд зөрчсөн байгаа юм дээр амар сериус болгоол драмаа болоод тэнд очиж нэг хэлээл хүмүүс очиж хэлээл гончлоо тийм амар заяа. Тэгээ би ер нь бодсон. Тийм 40-ийн их насны эмэгтэйчүүд ажиллаж байгаа газар очиж ажиллахгүй юм байна. Тийм ер нь юм эмэгтэйчүүд эрчээчүүд нь юм 50% гэсэн юм тасаг дээр байвал зөвхөн байна гэж бас бодсон. Өөрчн сайн гэвэл тийм сайн нөгөө Берлиний бичлэг орчоод байцсан чинь нэг комент ингэж орж ирсэн юм байна. Дунд хуруугаа гаргаад авах юм УК-да гаргаад байгаа юм уу эсвэл үзэгч рүүгээ гаргаад байгаа юм гэсэн нэг юм уйлж байгаа юм шиг юм гонигтай байгаа юм шиг юм эможитэй нэг комент үлдээд байгаа байхгүй юу. Тэгээ би тэрийг харчаад Паскал дуурлаа чи одоо надад дунд хуруугаа гаргаад байгаа бойл гэд Паскалын л зайлуул юу гэж байгаа хүн рүү тэгэж чиглэж гаргаж байгаа юм биш. Нэг инээдтэй байх гээд байгаа юм л ахгүй юу. Паскал амар инээдтэй юм ярьдаг байхгүй. Тэгэл инээдтэй юм үзүүлдгийн тэгээд камерлаа дунд хуруугаа гаргах муухай л да. Тэгтэл Паскалын яг тийм нөгөө инээдтэй байгаа юм тийм байхгүй юу? Манай өнчөр нь бол амар инээдтэй байхгүй юу? Өдөр болгон л намайг инэрлэж байна за. Би бодохгүй нэг юм инээдний өрчлөлттэй болох гэж бодоод байгаа. Ер нь амар хөвчлөлтэй байхгүй юу? Тэгээд нэг дунд тураа гаргацсан тийм комент авсан. Тийм л байна да хөө. Ийм ховч живнээс жоохон хол амьдрах хэрэгтэй байна. Би ч угаасаа тэгтээ яахтар нөгөө монголчуудтайгаа нийлээд байдаг угаасаа таньдаг монгол хүн бараг байхгүй болохоор нөгөө анаа найзтайгаа л нийлнэ. Тэгээ хаяа анаатай уулзахаараа энэ тентх монголчуудын юмнуудыг бас хаяа сонсдгийг. Тэгсэн чи харин намайг стандараа зад муулцсан байт юм да. За намайг яахтар тийм надаа намайг тийм 6 дахь метр хүүтэй ууга чинь бараг бөө юм биш үү? 6 дахь метр хүүтэй энэ гэж хэлсэн гэсэн. Тэр бол нэг яахтар муулж байгаа юм биш ч гэсэндээ нэг хийх юм олж чадсан. Мухай. Их санагдсан да. За тийм байна. Москватыг хүлээж аваад Москватад дуусны дараа. Юу яана. Өнөөдөр би санахгүй Монголоос авчирсан юм үзүүлгүй. Анаа надад Монголоос ирэхдээ гоё юм авчирсан байхгүй юу?
Одоо Монголоос авчрах эрэхтэй ийм авчирсан байхгүй юу? Ийм говийн хиттэй цай гэдэг. Энийг би хадгалаад уухгүй байгаа. Энийг уугал үнэхээр гоё явах гэж бодоод байгаа. Тэгээд ийм холбох шар тос гэдэг ийм шар тос бас байдаг болсон юм байна шүү дээ. Энэ бүр амар гоё ягаад би нэг компьютероо нэг өдөр ууж утсан байхгүй юу? Амар гоё ясан. Тэгээ одоо надад холбох шүүлтсэн энийг хадгалж ууж байгаа. Тэгээд энийг бас их хадгалж ууж байгаа. Тэгээд Монгол гойнд авчирч гисэн. Энийг бол гоё бууз ихтэй хамтлуулс ганд ч аим гоё шүү дээ тий. Тэгээд ийм борттой шүл авчирч гисэн. Энийг бол нэг шүлэндөө хоол хийгээд идсэн чи амар гоё байлээ. Амтэн Паскал бүр амар дуртай идчихлээ бас. Тэгээд тийм байна. Энэ ингээд гоё борттой заяа. Тэнгүүтээ ийм борттой тэгээ шар бодоод тэгээ хийдтэй цайтай гэж аахгүй юу. Энийг ерөөсөө одоо ядаж байгаа унаа. Тэгээд өөр авчирч гисэн юм гэвэл бас ийм юм байна. Монголын бэлэн ийм хоол байна лээ. Тэгээ бас нэг юм бодоод шил зөөр буцалгаал идчих юм билээ. Ямцтай ясны шүттэй гинэ дэдэлтэн. Нэрийг бас иднэ гэж бодож байна. Хадгалаад жоохон яах шүү дээ. Үе сонин сайхан гэл тийм байна да. Тэгээ би их бичлэг хийж чадах уу чадахгүй нь шалгалтад авчих юм бол өндөрлөл өрнөг сайхан болох гээд байна. Тэгээд юу яасан? Аусландаа хоёрдоогоос одоо нөгөө гадаадын иргэн харьяатын газраас надад саяхан захиан ирсэн. Би нөгөө цагаад товлоо гэж бодчихсон байхгүй яг өөрөө. Тэгсэн чинь өөртөө над руу шууд ингээд захиа явуулсан. За 7 сарын 23-ны өдөр танд ингээд юу яах? Бид нар захиагаа хаана хэлээ? Сарын таны ингээд одоо аас бэлэг чинь дуусах гэж байна. Тэгээд 7 сарын 23-ны өдөр 9 цагт танд ингээд цаг өгч байна. Энэ цаг дээр ингээд хурж ирээд одоо аас бэлэг чинь дууссан бол ажилд орсон бичгтэйгээ тэгээд ийм материалыг бүрдүүлээд авчираарай гэд ийм зузаан юу басан? Энэ захиа явуулсан ийм олон удаа. Тэгээд эдгээр ингээ мэддэг юм байна л да. Би өөрөө цаг маг тохирё гэжсэн ашгүй цаг тохирох хэрэггүй боллоо. Тэгээд энэ дээр нь авчрах хэвээр баримтуудын чагсаалт магсаалтыг бичсэн илүү бүгдэн дээр нь. Тэгээд тэр нь их амар санагцсан. Би бас цаг тохиолын мэхлэг яваадсэн чинь энэ бүрдүүлэх хэвээр материал дотор нь юм байна. Гадаад тасартай авчираарай гэж байгаа. Тэгээд аас бэлэгч хэрвээ дуусаагүй бол аас бэлэнгөө сунгасан гэсэн гэрээг авчираарай гэж байгаа. Тэгээд төгссөн бол төгссөн бичлэгийг авчираарай гэж байгаа. Тэгээд ажилд орсон бол ажлынхаа гэрээг авчираарай гэж байгаа. Тэгээд 111 евро төлнө гэсэн тэрийг авчираарай гэж байгаа. Тэгээд энэ нэг бүглэх хуудас байгаа байхгүй юу? Тэрийг бөглөөд авчираарай гэж байгаа. Тэгээд эрүүл мэндийн даатгалын бичгээ авчираарай гэсэн. Тэгээд хэрвээ аас бэлдэнг дуусаагүй бол тэр аас бэлдэнгийнхаа газраас бас нэг юм одоо үргэлжлэж байгаа нь үнэн гэсэн тиймэрхүү юм авчрах юм билээ. Тэгээ ажилд орсон бол ажил олгогчаасаа нэг юм Beschäftigungsverhältnis гэдэг одоо ямар яг газар ажилд орсон ямар гэрээтэй юмэрэг ингэж ажил олгогчоос нэг бүглэж өгөх ёстой нэг цаас байгаа байхгүй тийм дотор нь тэрийг ягараа гэдэг ингэж юм надад өгсөн. Тэгээ би одоо ажлынхаа нөгөө газраас хариугаа хүлээж байгаа. Тийм л байна да. Окей. За тэгээд бичлэгийн минутанд маш их баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай.